Сайн байцгаана уу? Намайг Навчаа гэдэг Бизинт клиникийн хүүхдийн эмч. Тэгээ өнөөдөр та бүхэнтэйгээ Google-с хүүхдийн уушгины хатгалгааны талаар хүмүүсийн хамгийн их хайдаг асуултын хариултыг ярилцахаар ирсэн байна. За, уушгины хатгалгааны эмчилгээний үед хориглох хүнс байдгүй. Тийм юм байхгүй. Хүүхдийн хамгийн дуртай, ууж идэх дуртай тийм хоол хүнсийг л өгнө. Ийм юм идэж уувал уушгины хатгалгаа уламд орд нь хүндэрнэ гэсэн юм байхгүй. За, хатгалгаа эдгэрсний дараа ямар гам барих вэ? Ойрхон өвдүүлэхгүй байхыг л хичээнэ. Өөрөөр хэлбэл нөгөө монголчуудын ярьдгаар хоол ундаар нь тордно гэдэг. Тэгээд дулаахан сайхан байлгаад хоол ундаар нь тордоод эмчийнхэн зүйлсэн амин дэмүүдийг л уулгана. Тэгэхээс тусгайлан барих гам гэж бол байхгүй. За, дараа нь ээж аав нарын Google-с хайдаг асуулт, хатгалгаа гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой юу гэж байна. Тэгэхээр уушгины хатгалгааг эмчийн үзэлгээр элдв янзын цусны шинжилгээ ч юм уу, уушгины рентген зураг ч юм уу биш, эмчийн асуумж үзэлгээр 3 ангилдаг. Уушгины хатгалгаа, уушгины хүнд хатгалгаа, уушгины маш хүнд хатгалгаа гэж 3 ангилна. Уушгины хатгалгаа бол гэрээр антибиотикийг ууж эмчлэгдэнэ, бүр тарихчгүй. За, уушгины хүнд хатгалгаа эмнэлэгт эмчлэгдэнэ, антибиотик тариулна. Мэдээж уушгины маш хүнд хатгалгаа сэхэнэ тасагт хавсарсан антибиотикаар эмчлэгдэнэ. За, дараагийн манай ээж аав нар их асуудаг, Google-с их хайдаг хайлт бол яагаад хатгалгаагаар өвдсөн хүүхдийн хоолны туршил буурдаг вэ? Угаасаа хатгалгаа бол хүнд өвчин. 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдэлд уушгины хатгалгаа, хүүхдийн суулгалт өвчин хоёр 1-2 дугаар байрыг эзэлж явдаг. Ер нь бол хүнд өвчин. Ялангуяа 2-оос доош насныханд хүн дээр өвчлөдөг юм өвчин. Мэдээж ямар ч хүнд өвчнөөр өвдсөн хүүхдийн ч гэж том хүний ч гэсэн хоолны туршил буурна шүү дээ. Одоо жишээлбэл менингит ч байж гэдэг юм уу, тийм ээ? Хүнд суулгалт, саяхан хэлдэг суулгалт, ингээ хүнд өвчнөөр өвдөхлөөр угаасаа хүүхдийн хоолны туршил буурна. Хүүхэд хоол идэхгүй байвал хүүхдийн нь биеийн байдал хүнд байгааг л илтгэн. Заавал уушгины хатгалгаа биш. За, дараа нь манай ээж аав нар ингэж асуудаг юм байна. Эдгэрсэн хэдий ч хатгалгаанаас хүүхдийн биед үр дагавар үлдэх үү? Азар ерөөсөө үлдэхгүй. Уушгины хатгалгаа бол бүрэн эдгэрдэг өвчин. Уушгины сүрээгээс бол үр дагавар үлдэнэ. Одоо манай ээж аав нарын сайн мэддэг уушгины өвчин дотроос сүрээгээс үр дагавар үлдэж болно. Азар уушгины хатгалгаанаас үр дагавар үлдэхгүй. Гэхдээ мэдээж дахилтад хатгалгаа гэж бол байдаг. Тэр бол арай ондоо юм байна. Тэгэхээс уушгины хатгалгаагаар өвдөд үр мөсөн эдгэрнэ. За, хатгалгааны удирдал хэзээ эхэлдэг вэ? За, манай Монгол улсын хувьд бол өвөл, хавар хоёр хатгалгаагаар өвчлөх нь хамгийн их байдаг. Энэ нь хүүтийн ширүүн уур амьсгал. Тэгээд нөгөө хүүтрэнгүүт чинь бид нар бүх цонх хаалгаа хаачин. Тэгээд бүгдээрээ нөгөө сургууль цэцэрлэг, офис гэртээ ингээ бөөгнөр чинь энэ үед бол уушгины хатгалгаа ихсдэг. Тэгээд дулаараад хавар болоод 100 болоод цонх салхивч үүд хаалгаа нээгээд бүгдээрээ хөдөө гадаа сургууль цэцэрлэг амраад ингээ явгот уушгины хатгалгааны өвчлөл буурдаг юм шүү. За, дараа нь манай ээж аав нарын асуудаг асуулт, ханиад хүрснээр уушгины хатгалгаа болдгоо? За, ер нь бол баргалж л үгүй. За, одоо хэдүүлээ нөгөө яг цаг үетэйгээ холбоотой жишээлбэл ковидор жишээ авъя. Коронавирусын халдвар авахд хүн ковид-19 өвчнөөр л өвдөнө. Тэгэхээс биш коронавирусын халдвар авчаад хүүхэд салхин цэцгээр өвдөхгүй шүү дээ. Тэгэхээр уушгины хатгалгаа өвчнийг үүсгэгчүүд тусдаа, ханиадны үүсгэгч тусдаа, томооны үүсгэгч тусдаа бүгд өөр үүсгэгчтэй. Тэгэхээр уушгины хатгалгааг үүсгэдэг нянгууд бий, вирусууд бий. За, нянгууд дотроос стрептокок гэж нэм байгаа, пневмокок гэж нэм бол ер нь хамгийн илбэг тохиолддог. За, тэгээд вирусууд байгаа. Вирусууд дотроос одоо та бидний хамгийн сайн мэддэг болсон ковид байна, хатгалгаа үүсгэдэг. За, тэгээд дээрэс нь респиратор синтезайл вирус гэдэг, RS вирус гэдэг манай эмчнэр товчлоор хэлждэг. Ээж аав нар сайн мэддэг. Энэ респиратор синтезайлны вирусын халдвар авах юм бол хатгалгаагаар өвчлөх магадлал бол бүр маш өндөр. За, дараагийн асуулт бол
Ханиад болон хатгалгааны шинж тэмдгийг хэрхэн ялах вэ гэдэг асуултыг ээж аав нар Google-ээс олонтаа хайдаг байна. За тэгэхээр энэ хоёр өвчний үед ижилхэн шинж тэмдгүүд байна. За адилхан халуурна, адилхан ханиа. Гэхдээ уушгины хатгалгааны үед заавал амьсгалын тоо олширно. Өөрөөр хэлбэл амьсгаадна. Одоо ингээд эмчтэр манай ээж аав нар ирэхдээ манай хүүхэд маш хүнд амьсгалаад байна. Манай хүүхдийн цээжинд хөвгөлцөөд байна. Хурдан амьсгалаад байна гэдээ уул нь яг мэддэг. Гэхдээ нэг зүйл анхааруулж хэлэхэд ямар ч шалтгаанаар халуурсан амьсгалын тоо олширдог. Хоолой нэдээлээд халуурж гин үү, үе мөчн өвдөөд халуурж гин үү, бөөр өрөвсөд халуурж гин үү, ямар ч шалтгаанаар халууралтай үед амьсгалын тоо олширдог учраас энэ яг уушгины хатгалгаанаас амьсгалын тоо олширж гин үү, эсвэл зүгээр ханиад хүрээд халуурж байгаа үедээ амьсгалын тоо олширсан уу гэдгийг ялгахын тулд халууныг буулгаж байгаад амьсгалаа тоолдгоо. Тэгэхээр одоо өрхийн эмч хүүхдийн эмчдэр ирэхэд бол эмч амьсгалаа яаж тоолохын зааж өгдөг. Тэгээд мэдээж үзлэг хийж явах явцдаа эмчүүд өөрөө амьсгалын тоолдог. Тэгэхээр энэ хоёр өвчний хамгийн гол үндсэн шинж нь бол амьсгалын тоо олширх. Энэ бол уушгины хатгалгааны үеийн заавал байх үндсэн шинж тэмдэг байж байгаа. За дараа нь манай ээж аав нарын хайдаг асуулт уушгины хатгалгааг рентген зургаар оншиж болох уу? За тэгэхээр мэдээж ер нь бол уушгины хатгалгааг рентген зургаар оншилж мэдээж болно. Гэхдээ уушгины хатгалгааг эмчийн үзлэг асуумжаар онцлох бүрэн боломжтой. Эмч асуумж аавна. Тэгэл чагнуураараа хоёр уушгийг урдаас нь хойноос нь хажуунаас нь чагнаад хатгалгаатай эсхийг бол хэлэх бүрэн боломжтой. За тэгэхээр рентген маань өөрөө одоо хортой туяа. Одоо рентген шинжилгээний одоо ач холбогдол бас буураад хэрэглээ нь бол бас эрс хумигдж байгаа. Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, одоо 65-аас дээш насны настангуудад бол болж өгвөл рентген шинжилгээг өргөн хийхийг бол зөвлөхгүй байгаа. Тэгэхээр эхлээд эмч үзээд онцлох боломжтой. За яг одоо өнөөдрийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага юу гэж зөвлөж байгаа вэ гэхээр уушгины хатгалгааны хүндрэл с ิจ гтэй үед зөвхөн рентген зураг авахыг зөвлөж байгаа. За дараа нь уушгины хатгалгаа бүрэн эдгэрдэггүй гэж ээж аав нар Google-ээс хайдаг байна. Мэдээж маш чухал асуулт. Хүүхдээ уушгины хатгалгаар үзсэн дараа бүрэн эдгэрэх үү гэдэг бол хүн болгоны одоо санааг зовоодаг асуудал. Тэгэхээр уушгины хатгалгаа азар бүрэн эдгэрдэг өвчин. За дараагийн асуулт. Уушгины хатгалгаа яагаад ойрхон дахидаг вэ? За ер нь бол уушгины хатгалгаа нэг дахиад идэг өвчин бол биш. Яг дахилтад өвчин гэдэг ангилал эдгэрт бол ордоггүй. Гэхдээ зарим хүүхдэд дахидаг. За хизээ бид нар дахилтад хатгалгаа гэдэг оншийг тавьдаг вэ гэхлээр жилд 2 ба түүнээс олон удаа уушгины хатгалгаагаар өвдөж байгаа бол дахилтад хатгалгаа гэсэн оншийг тавьдаг. За хэд хэдэн шалтгаан байж болно. За хамгийн нэгдүгээрх нь дархлааны хомсдол. За одоо энэ дотор юу олигтой сайн хоол ундгүй тийм ээ, даардаг, хөрдөг, тураалтай, цус багталттай, рахидтай, нөгөө Д витамин уудаггүй ингээд энэ хэдэн шалтгааны улмаас эсвэл эсрэгээрээ маш их жингийн илүүдэлтэй, таргалалттай энэ хэдэн шалтгааны улмаас дархлаа суларсан, дархлаа хомсцсон байвал уушгины дахилтад хатгалгаагаар өвчлөнө. За хоёр дахь шалтгаан нь уушгины төрөлхийн гаж хөгжлүүд. Тэгэхээр хэрвээ хүүхэд төрөхдөө уушгины гаж хөгжилтэй төрсөн бол дахилтад хатгалгаагаар өвчлөх эрсдэл болно. За 3 дугаар байр нь зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд уушгины хатгалгаагаар ойр орхон өвдөх эрсдэлтэй. Тэгэхээр хүүхдэд одоо тохиолддог төрөлхийн гажгуудаас 1-р байранд зүрхний гажгууд ордог юм аа. За эдгээр одоо саяын дээр дурдсан хүчин зүйлс байхгүй бол уушгины хатгалгаа яг өөрөө бол тэгж олон дахин дахидаг өвчин бол биш ээ. За дараа нь ээж аав нарын асуудал хатгалгааны эсрэг вакциныг хэдэн нас хүртэл хийлгэх хэрэгтэй вэ? За тэгэхээр энэ эхлээд хэдүүлээ насыг ярихаас өмнө хатгалгааны вакцин гэдэг дээр нэг зөв ойлголттой болох хэрэгтэй. За тэгэхээр пневмококкийн вакцин, пневмококкийн 13 цэнт вакцин гэж вакциныг манай ээж аав нар за харамсалтай манай аюул олон эмч нар хатгалгааны вакцин гэж нэрлэдэг.
Гэтэл түрүүн бид нар ярьсан хатгалгааг үүсгэдэг олон вирус, олон нянгууд байдаг гэж. За тэгэхээр пневмококк гэдэг бол хатгалгааг үүсгэдэг хэд хэдэн нянгийн нэг юм аа. Тэгэхээс энэ пневмококкийн вакциныг тариуллаа гэд хизээж хатгалгаагаар өртөхгүй бол харамсалтай биш ээ. Одоо жишээлбэл энэ ковид биш. Хүүхдүүд ер нь манай Монголд пневмококкийн вакцины хамралт 98-99% байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ хүүхдүүд ковидоор өвдөд хатгалгаагаар өвчлөх магадлалтай. Яагаад вэ гэвэл пневмококкоос л хамгаална үхээс биш ковидоос бол хамгаалахгүй тийм. Тэгэхээр энэ жишээн дээр манай ээж нар энэ вакциныхаа учрыг сануулаарай. За тэгээд насны хувьд юу вэ гэхээр ер нь бол хатгалгаа гэдэг өвчин 2 нас хүрээгүй хүүхдэд хамгийн хүнд тусдаг. Одоо түрүүн миний хэлдэг нас барах, одоо хүндрэх эрсдэлтэй. Тийм болохоор 2 нас хүрээгүй бол заавал пневмококкийнхаа вакциныг тариулаарай. 2 тунгаа. 2 нас хүрчээд тариулаагүй бол зүгээр эрүүл хүүхдүүд бол одоо тэгээд тариулахгүй байхаас гэтэл түрүүний хэлдэг зүрхний гажигтай, дархлаа хомсдолтой, тураалтай энэ хүүхдүүд бол 2 нас өнгөрсөн ч гэсэн пневмококкийнхаа вакциныг заавал нөхөж тариулахыг зөвлөдгөө. За дараагийн асуулт. Вакцин уушгины хатгалгаанаас бүрэн хамгаалах уу? Сая бид нар хариулчлаа шүү дээ. Тэгэхээр пневмококк гэдэг нянгаар үүсгэгдсэн хатгалгаанаас бол хамгаална. Стрептококк, түрүүний хэлдэг респиратор синцитиальны вирус, одоо энэ коронавирусаас үүсгэгдсэн хатгалгаанаас бол энэ хатгалгааны вакцин гэж буруу нэрлээд байгаа вакцин бол хамгаалж чадахгүй. За дараа хатгалгаа туссан ч шинж тэмдэг илэрхгүй удах тохиолдол байдгүй. За энэ дээр нэг хүмүүс нэг ийм л юм бодож хайсан юм шиг байна. Нянгийн шалтгаантай хатгалгаа одоо маш огцом эхэлнэ. Ерөөсөө хүүхэд өнөөдөр халуураад ханиагаал маргааш юм уу нөгөөдөр эмчтэр очиход эмч хатгалгаа байна шүү гэж онцлох шинж тэмдэг бол за нэг 2-3 хоногийн дотор бүрэн илэрдэг. За тэгээд антибиотикнд маш амархан эдгэрнэ. Нянгийн шалтгаантай уушгины хатгалгаа бол 3-5 хоногт бол бүрэн эдгэрнэ. За гэтэл вирусын шалтгаантай хатгалгаа аажим шинж тэмдэг өдрөөр нэмэгдэнэ. Халуураад, ханиагаал, хоолндоо муудаал яваал эмчд ирээл үзүүлнэ эмч ханиад байна шүү гэд явуулна. Эмчилгээ зааж өгөөд явуулна. Нөгөө эмчийн зааж өгсөн эмчилгээ хийгээд байдаг биеийн байдал сайжрахгүй өдрөөр шинж тэмдэг нэмэгдээд улам дордоод байна. Тэгэхээр вирусаар үүсгэж байгаа хатгалгаа бол анх шинж тэмдэг ихэлснээс хойш ойролцоогоор 7 орчим хоногийн дараа онцлогдох боломжтой байдаг шүү. Ураг эхийн хэвлий дотор хатгалгаагаар өвчлөлтгөө. За харамсалтай нь өвчлөлтгөө. Ихсээрээ дамжуулаад одоо умаа доторх халдвар гэж манай ангаах банд хэлдэг ийм халдвар байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд дөнгөж төрөхдөө уушгины хатгалгааны шинж тэмдэгтэй төрдөг явдал бол бий. За тийм элбэг бол биш, ер нь ховор тооцогдно. За тэгээ үүний дараа нярайн хатгалгаа гэж байна. Өөрөөр хэлбэл төрөлхийн хатгалгаа гэж байдаг байх нь нярайн хатгалгаа гэж байдаг байх нь. Нярайн хатгалгаа гэвэл эхээс эв эрүүл сав саруул хатгалгаа төрөөд хідэн цагийн дотор эсвэл хідэн өдрийн дотор эхний хідэн өдрийн дотор хатгалгаагаар өвчлөхийг нярайн хатгалгаа гэж хэлнэ. Тэгэхээр төрөлхийн хатгалгаа нярайн хатгалгаа гэж харамсалтай байдаг байна. За хүүтний улирал хатгалгаагаар өвчлөх шалтгаан болох уу? Түрүүн бид нар хариулсан тийм ээ. Нөгөө хүүтэн сэрүүний улиралд вирус чи идэвхждэг, өсөж үрждэг. Тэгээ бид нар нөгөө цон хаалга хамаг ямаа хаагаад бөөндөө цэцэрлэгдээ, сургууль дээрээ, гэртээ бүгдээрээ бөөгнөрчдөг. Тэгээд агаарын бохирдол гадна орчны болоод дотор орчны агаарын бохирдлоос болоод ер нь альва уушгины өвчин тэр дундаа хатгалгаагаар өвчлөх эрсдэл бол хүүтний улиралд бол эрс нэмэгддэг юм аа. Ийм учраас одоо гэртээ битгий тамхи татаарай. Тэгээд энэ манай гэр хорооллын айлуудын бас халаалтыг аюул сайн шийдэхгүй бол яг гэртээ 100-андаа нүүрс түлээд тахлаа нөгөө 2 хүртэлх насны хүүхэдтэй айлд бол энэ маш их дотор орчны агаарын бохирдол үүсгдэг шүү. За ийм асуултууд ирсэн байна. Тэгээд та бүхэнд Google-с та нарын хамгийн их хайдаг уушгины хатгалгааны талаар асуултуудад хариуллаа.